Сайн байцгаана уу, Наг Бацалбаа гэдэг шинжлэх ухааны технологийн сургуулийн эмнэлгийн танамж хөрөмж ашиглах мэргэжлийн 3 дахь курсын явдаг. Манай мэргэжил 1996-аас эхлэн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн 28 жилийн түүхтэй эргүүлэх залгуу мэргэжил. Манай мэргэжлийн цахилгаан электроник програм хангамж анагаах ухааны цогц мэдлэгийг эзэмших төгсгөрөөр олдохтой. Бакалавр 4 жил, магистр 1.5 жил суралцж төгсдөг. Мөн бүгд найрамдах хэд ард улсын Шанхай их сургуульд 2-1 2 хэлбэрээр суралцах боломжтой байдгаараа даваа талтай. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг нарийн мэргэжлийн клиникийн эмнэлэгт эмнэлгийн хоног төхөөрөмж ба эмнэлгийн дагалдах хэрэгсэл ханган нийлүүлэх компанид эмнэлгийн хоног төхөөрөмжийн инженер мэргэжлэр ажиллах боломжтой. Мөн агсан түвшний сургалтуудыг дүүргэж ихтэй сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагт ажиллах боломжтой байдаг. Их юм байна. Шүтээс эмнэлгийн хоног төхөөрөмж ангийн 3 дахь курсын оюутан. Би хичээл хайжгаар жилийн цагаараа спортоор хичээлдэг. Сургуулийнхаас агсан мөнгө жишээ багаас оюутны лиг тоглодог байгаа. Манай сургуулийн хүрээнд мэргэжил дотроо хөрсөг спорт төдийлөх зохион байгуулдаг. Үүнээс гадна мэргэжлээр ажилладаг инженерүүд болон суралцж байгаа оюутнуудыг холбох зорилгоор эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс 3 төрөлх спорт төдийлөх болон маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ нь бидэнд танилцах боломжийг олгохоор даваа талтай байдаг. Тэгээд энэ надад маш их таалагддаг. Би өнөөдөр та бүхэндээ эмнэлгийн хоног төхөөрөмжөөр суралцж байх үед хамрагдаж болох тэтгэлэг мөн тухайн мэргэжлийг яагаад сонгох шалтгаанаа ярих болно. Тухайн мэргэжлийг сонирхож байх үед болохоор шинжлэх ухааны технологийн сургуулийн эмнэлгийн хоног төхөөрөмжийн инженер гэдээс гадна электроникийн инженерийн төгсөлтөөрөө сонгосон. Мөн манай мэргэжлийн хувьд эмнэлгийн хоног төхөөрөмж ханган нийлүүлэх компаниуд нь тус мэргэжлээр суралцж буй оюутнуудыг дэмжих зорилгоор тэтгэлэг, шилдэг оюутны тэтгэлэг мөн эрдэм шинжилгээний хурал семинарын зохион байгуулалтаараа онцлогтой. Тиймээс оюутны залуус нь сургалтаар нийгмийн идэвхтэй анхаарах олон даваа талыг үүсгэдэг. Мөн Монгол Улсын тэргүүлэх мэргэжлийн тоонд орсноор бид нэр засгийн газрын тэтгэлэг мөн ерөнхий сайд, ерөнхийлөгчийн нэрмж тэтгэлэг тэнцэхэд даваа талыг өгдөг. Та бүхний мэргэжлийг сонгож суралцах үед дэмжлэг боломж болцоо олон байгаа учраас энэ мэргэжлийг заваа сонгож суралцаарай. Баярлалаа. Шүтээсийн залуу инженер клубыг та бүхэнд танилцуулах гэж байна. Манай клуб нь анх 2008 онд байгуулагдсан. За тэгээд үйл ажиллагааны зорилго чиглэлийн хувьд юу байдаг вэ гэхээр клуб ихэ гишүүдийг мэргэжлийн дур сонирхолтой болгох, чадварыг нэмэгдүүлэх, за тэгээд мөн хамтдаа багаараа ажиллаж суралцаад эдэмшлэгийн үгэл бусад олон нийтийн тийм сургалт арга хэмжээнүүд идэвхтэй оролцож амжилт гаргах тийм зорилготой ажилладаг. Манай мэргэжлийн талаарх эсэлт болон бусад мэдээллүүдийг авахыг хүсвэл манай залуу инженер клубын Instagram хаяг, Facebook руу холбогдоод авах боломжтой шүү. Баярлалаа.